Монголын радиог сонгон сонсож бидэнтэй хамтаага сонсогч та бүхэндээ баярлалаа. 7 хоног бүрийн энэ цагт хүүхд эрх хамгаалал ярилцлагын цагаараа сонсогч та бүхэнтэйгээ бид уулздаг. Энэ цагаараа бид хүүхд хамгаалал, хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар ярилцдаг. За хүүхдийн эрхийг хангахад хүүхд хамгааллын үйл ажиллагаанд хэн юуг анхаарах шаардлагатай байна вэ? Хүүхдүүдэд маань хэний ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна уу? Ямар асуудал тулгамдж байна уу? Энэ талаар бид ярилцаж зөвлөгөө мэдээллийг хүргэдэг нэвтрүүлэгтэй холбогдох албаны хүмүүсийг мэргэжилтнүүдийг урьж зөвлөгөөг хүргэн ярилцдаг. Өнөөдрийн хувьд бид Гүдний Борс олон улсын байгууллагын сэтгэл зүйч Совдон Чимгийг нэвтрүүлэгтээ урьлаа. За бидний хувьд өнөөдөр өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ярилцах болно. За өсвөр насны хүүхдүүдэд олон асуудал тулгардаг. Олон бэрхшээлийг тэд манд даван туулж яадаг. Тэгвэл тэдэнд эцэг эхийн зүгээс, томчуудын зүгээс ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй юм? Яагаад энэ насанд тэр олон асуудлууд тулгараад идэгюм? Энэ талаар бид ярилцаж зөвлөгөөг хүргэх болно. Тэгэхээр сонсогч маань бас бидэнтэй хамтаагаарай. Ингээд өнөөдрийнхөө зочинд өдрийн мэнд хүргэе. Бүх сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. Өсвөр насны хүүхэд гэж яг хэдэн насны хүүхдийг яагаад онцлоод байна вэ гэдгээс ярих нь зөв байх гэж бодож байна. Ихэнхдээ 13-аас 18 насныхныг юм уу? 13-аас дээш насныхныг хэлдэг гэж ойлгодог. Гэхдээ зарим сэтгэл зүйчид бол 11-ээс өсвөр нас эхлээд байна гэж үзээд байдаг. Тэгвэл яг хэдэн наснаас эхэлж гин гэж одоо сүүлийн үед үзээд байгаа вэ? Эндээс хоёлаа ярилцлага эхлэе. Хизээ өсвөр насны эхэлж байгааг яаж мэддэг вэ гэхээр хөхөн ургаад эхлэхээр, сахал ургаад эхлэхээр яг өсвөр насны эхэлж гин гэж үздэг. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлж байгаагаар л 10-аас 19 насыг бол өсвөр насны үе гэж бол тодорхойлдог. Дотор нас ингээд өсвөр насны ихэнх үе, дунд үе, сүүл үе гэж ингэж 10-19 нас бол 3 ингэж хуваадаг. Тэгэхээр яг монгол хэлэнд бол энийг нөгөө шилжилтийн нас гэж нэрлэдэг шүү дээ. Энийг ингээ маш зөв ингээ тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд байх үеэс насанд хүрэх одоо энэ хооронд шилжиж байгаа. Энэ насанд хүрсэн хүн ямар нийгмийн хариуцлага хүлээдэг, ямар үүрэг хүлээдэг гэх мэтчлээ энэ бүх зүйлд суралцаж шилждэг энэ үе байдаг учраас энийг шилжилтийн нас гэж нэрлэдэг. Хүүхэд байхад бол ингээ бүх зүйлийг заалгаж суралцаж явдаг гэсэн бол яг өсвөр наснд том хүн болох гэж байгаа учраас өөрөө нийгмийн харилцааны үед биедан шийдвэр гаргах, өөрийнхөө ирээдүг төлөвлөх, өөрийнхөө нийгмийн харилцаа, найз нөхөдтэй энэ бүхнийг өөрөө биедан шийдвэрлэдэг учраас яг энэ 5-6 наснд гардагтай адилхан эгоцентризм буюу одоо ингээ өөрөө өөрийгөө одоо мэддэхтэй өөрөө шийдвэр гаргах энэ бүх шат бол яг энэ өсвөр наснд эхэлж идэг байгаа юм. Тэгэхээр энэ насанд хамгийн түрүүлээд эцэгчүүдийн анхаарах ёстой зүйл хүүхдийн маань одоо бие физиологт ямар өөрчлөлт гараад байна вэ? Ямар одоо зүйлүүд, шин зүйлүүд хүүхдүүдийн маань өмнө толгондож ирвэ гэдгийг илүү их анхаарах, хамгийн түрүүнд одоо анхаарах хэрэгтэй байх. Эндээс одоо хүүхдтэйгээ ажиллах, хүүхдээ мэдрэх тэр алхмууд эхлэх юм болов. Эцэг их өсвөр насны хүүхдийн донд юу хамгийн их одоо зөрчил маргааны их үүсвэр болж байна гэхээр утас, нойр бол ингээд хамгийн их одоо асуудал болж байна. Тэгэхээр яг одоо энэ цаг үед өсвөр насны хүүхдээ бол хамгийн ихний одоо сэтгэл зүйчдийн зүгээс зөвлөдөг зөвлөгөө бол юу вэ гэхээр өсвөр насны хүүхдэд нойрны хэмнэл одоо ийм өөрчлөлт ордог. Насан туршийн хүний хувьд одоо нойрны хэмнэл нь ямар байдаг вэ гэхээр ерөнхийдөө ингээд байгалийн цагаараа байдаг. За нар одоо жаргахаас эхлээд хүний биед одоо нойрыг хүргэдэг мелатонин гэдэг юм гормон ялгарч эхэлдэг. Гэтэл өсвөр насны хүүхдэд яадаг вэ гэхээр энэ гормон маань насанд хүрсэнийхээс 2-4 цагийн дараа ялгарч эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо бид нар насанд хүрсэн хүний хувьд бол 10 гээд нойр нүрэл 11 гээд унтдаг бол өсвөр насны хүүхэд 1 гэж ялгарч эхлээд 2 гээд одоо жишээлх юм бол унтаж эхэлдэг ч юм уу те. Яг иймэрхүү ийм нойрны гормоны ялгаатай ийм хэмнэл ингэж авдаг. Яг энэ одоо нөгөө нойрны гормоны ялгаатай байдлаас үүдээд Америкт жишээлх юм бол ахлах ангийнхныг хичээлийг нь өдөрөө оруулъя гэдэг ийм нөгөө хөдөлгөөн өөрчлөлтөнд өрнөжсэн. Угаасаа физиологийн ийм ялгаатай одоо ийм өөрчлөлт байгаа учраас хүүхдээ одоо жишээлх юм бол эрт босдооч ч юм уу те өд болтол унтлаа ч юм уу те ингэж загнахаасаа илүүтэйгээр яавал би хүүхдээ ингэж чанартай нойртой байх вэ? Хүүхэд чанартай нойртой байх тусмал анхаарлын төвлөрөлт нь сайн байдаг, богино хугацааны урт хугацааны ойлголт нь сайн байдаг. Тэгэхээр энэ тархины танин мэдгүй энэ процесс чинь бүгдээрээ хүүхэд хэр сайн унтж гин, хэр сайн биеийнхээ хороо гадагшлуулж гин яг энэ нь одоо нөгөө процесстэй холбоотой байдаг учраас хамгийн ихний хүүхдээ сэтгэл зүйн хувьд бие физиологид эрүүл байлгах зүйл бол хүүхдээ унтах энэ нөгөө физиологийг нь аягүй зөв ингэж ойлгож харилцах нь
яаж энэ цагийг нь зохицуулах гэдэг дараагийн одоо энэ нөгөө нэг алхам зөвлөмжүүдийн суурь нь ингээ болж байдаг. Тэгэхээр яг энэ цаг үед бол эцэг эхчүүдтэй нөгөө хамгийн чухал зөвлөгөө бол хүүхдийн маань ингээд нойрны онцлог жоохон хожуу байгаад байна. Тэгэхээр трийг нь ойлгоод цаг төлөвлөлтөн дээр нь хийх зүйлс дээр нь энийг ингээд өөрөөр ингэж төлөвлөхт нь туслаач ингүүл та хүүхдтэйг илүү одоо амархан ойлголцох юм орон зай үүсэх юм аа гэж хэлдэг байна. Эцэг эхчүүдийн хувьд бол үгүй шөнө унтахгүй сухчаал өглөө ерөөсө босохгүй үд болтол унтах юм ингээд загнаад зэмлээд идэг тий. Тэгвэл эн чинь нөгөө цаанаасаа би физиологийнх нь өөрийнх нь одоо тэр хэрэгцээ шаардлага ийм байханд. Тэгэл өглөө босонгууд нь л ингээл ээж аав нь уурлаад эхлэхээр одоо тэр хүүхдээ өдрийн хуваар одоо яаж өнгөрөх үед нь л ингээд илүү тодорхой болчихж байгаа юм л та. Дараагийн өсвөр наснд одоо илэрдэг маш одоо хурцддаг зүйл юу вэ гэхээр яг энэ сэтгэл хөдлөлийн хувьд ингээ өөрчлөлт байдаг байгаа. Яг өсвөр насны хүүхдүүдийг ингээ харах юм бол бид нар ч гэсэндээ томчууд ч гэсэндээ яг ингээд анзаархаар өсвөр насаа ингээ яаж даван тулсан бэ? Тэг өсвөр насны яг энэ ангийнхантайгаа, найзуудтайгаа зөрчилдсөн маргаан, багш нартайгаа зөрчилдсөн маргаан, ээж аваасаа зөрдөг те. Энэ бүгд нөгөө нэг ой санамж ингээ хурц үлдсэн зүйл бол яг энэ өсвөр наснд байдаг. Тэгэхээр яг энэчнээс ингээд хараад үзэх юм бол хүний тархины одоо энэ хөгжил маань яг ийм хоёр хүний амьдралын турш яг хоёр үед маш ийм эрчимтэй хөгждөг гэж үздэг. За эхнийх нь бол за 3-аас 6 гэж нийлж бол ер нь бол нэг яг 3-аас 6 нас ер нь бол хамгийн эрчимтэй. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр шин одоо ингээд бидний тарих бол ингээд 100 тэрбум мэдрэлийн эстэй байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр мэдрэлийн эсүүд маань хоорондоо ингээд нөгөө холбогдож мэдээлэл маань ингээд нөгөө ойсон намжинд үлдчихэдэг. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд бага насндаа яагаад хийл сурвал сайн, шин юм үзүүл сайн гэдэг байгаа юм гэхээр олон төрлийн мэдрэлийн эсүүд хоорондоо шин замууд үүсгэж явах тусмаа хүүхэд ирээдүйд илүү нөгөө IQ өндөртэй болох ч юм уу тий асуудлыг амархан шийддэг ийм чадвартай болдог. За тэгвэл дараагийн нөгөө нэг тарих хамгийн эрчимтэй хөгждөг үе бол за нэг 12-аас 16 нас буюу яг өсвөр насны яг энэ үе байгаа юм. За энэ үе болохоор яагаад дараагийн хамгийн чухал зүйл вэ гэхээр бид нар яг ингээ бага наснасаа эхлээд төрхөөсөө эхлээд авсан бүх мэдээллүүд хуримтлагдаад маш олон төрлийн холбоос ингээд үсгээс хоорондоо ингээд цахилгаан холбоос үүсдэг. Тэгэнгүүт тэр маань хизээ батчиж тогтдог вэ гэхээр өсвөр наснд тогтдог. Өөрөөр хэлэх юм бол яг энэ өсвөр наснд тогтж байгаа зүйлийг юу гэж нэрлэдэг байгаа вэ гэхээр тархины нөгөө нэг мэдрэлийн эс хооронд ингээд цахилгаан дамжиж байгаа тэр замыг гүн бат болгохын тулд тархины мэдрэлийн эс тэр замыг батжуулахын тулд гадуураа нөгөө өөхөн давхраг ингэж үүсгдэг. Яг тэр үе нь болохоор 12-оос ингээ 16 нас байдаг. Тийм ч учраас нөгөө өсвөр наснд хүүхэд дахин нэг төрдөг гэж ярьдаг байна шүү дээ, тийм ээ. Хүүхдийн суур хүмүүжлийг 5 хүртэлх наснд одоо төлөвшлийг бий болгодог. Энэ үед бол одоо төлөвшүүлж чадаагүй, сургаж чадаагүй, хэвшүүлж чадаагүй зүйлийг эсвэл магадгүй буруу хэвшсэн зүйлийг өсвөр наснд дахин засах боломжтой байдаг гэж сэтгэл зүйчид зөвлөд өгдөг учраас энэ байна. Тийм ээ. Тэгэхээр аав ээжүүдийн хувьд хүүхдтэй за манай хүүхд нэг ийм буруу дадал хөвшилтэй болчлоо доо ч юм уу. За нэг ийм муухай зан сурчаад байгаа юм да гэж бага наснд нь анзаарч ирсэн бол энийг өсвөр наснд нь төлөвшүүлж, засаж, залруулж авах бас нэг ийм боломж тийм ээ тархины хөгжлийн явц бас олгож яадаг байна гэж ойлгож болох уу. Тий. Тэгэхээр яг энэ нөгөө нэг гүн бат болж яадаг үе маань яг энэ сэтгэл хөдлөлийн өөрчлөлттэй ингээ яаж холбогдоод байна гэхээр за мэдээж нөгөө нэг маш олон төрлийн гормонууд бэлгийн гормонтой холбоотойгоор ингэж үүсэж байгаа. Тэгэнгүүт яг энэ ч нөгөө талд нь энэ нөгөө нэг батчижээдэг. Яг ийм хоёр нөгөө нэг зүйл зэрэг болж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол тухайн хүн ямар хүн болох гээд байна, ямар дадалтай хүн болох гээд байна, ямар бодолтой хүн болох гээд байна гэдэг маань яг өсвөр наснд ингээ батчижээдэг учраас яг энэ сэтгэл хөдлөл тархины одоо энэ нөгөө нэг хүн ямар хүн болохыг тодорхойлж байгаа энэ хэсэг хоёрыг маш зөв ингэж нөгөө холбож одоо явах нь маш чухал байдаг. Жишээлх юм бол өсвөр наснд хүүхд бас айгүйх айдаг. Тэгээ айдаг ерөөс ер нь илэрхийлдэг. Юунаас айдаг вэ гэхээр би мөрөөдөд байгаа ер нь мөрөөдөлтөд хүрэхгүй байх вэ? Энийхээ төлөө би юу ч хийж чадахгүй байна гэ өөртөө ингэ нөгөө готардаг. Тэгэхээр яг энэ маань юутай холбоотой нөгөө л өсвөр насны хүүхдийн сэтгэл хөдлөл ихтэй. Тэгээ тэрийгэ удирдах чадахгүй маш олон замаар яваад алийг нь батжуулах гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр яг энэ үед эцэгчүүдийн хамгийн чухал зүйл бол хүүхдтэй зөвлөх, ярилцах, сонсох гэдэг энэ бол хамгийн чухал зүйл байдаг. Ерөнхийдөө яг өсвөр наснд энэ бол ингээд хамгийн гүн бат үлддэг зүйл нь бол энэ байгаа юм. Тэгэхээр яг
Одоо яг ингээд сэтгэлгүүд хамгийн нэгдүгээрх нь бол ингээд нойрны асуудал байна. Энэ бол нөгөө хүүхдийг эцэг гэх хүүхдийн хоорондын харилцаа ямар байх вэ гэдгийг ингээд шийдэж байгаа. Хүүхдэд эцэгчд бол хүүхдээ сайн хүн болоосай л гэж хүсэж байгаа. Хүүхд ч гэсэндээ сайн хүн болох юмсаа л гэж байгаа. Гэтэл яг үндэ ингээд нөгөө бие физиологийн нөгөө байглаасаа өгөгдсөн энэ ялгаатай байдлыг ойлгохгүйгээс болоод маш их зөрчил маргаа үүсдэг. Өсвөр насны хүүхдэд маш их сэтгэл хөдлөлийн өөрчлөлт байдаг. Тэрнээс гадна яхаа мэдгүй тархины ингээд маш олон төрлийн холбоосод үүсч идэг. Тэгэхээр яг энэ ч ийм зөрчилтэй, ийм өөрчлөлтүүд гардаг. Энэ үед эцэгчүүд яг хүүхдтэйгээ яаж нөгөө нэг харилцах вэ гэдэг нь ингээд яг амар асуудал болдог шүү дээ. Дандаа магтаад ах юм уу? Уурлах. Ер нь бол ингээд сэтгэл судлаач нараас ингээд асуудаг. Хүүхдийг ингээд хүчирхийлэхгүй байна. Тэ ингээд айгүй олон зүйл ярьдэн шүү дээ. Сэтгэл санаа хүчирхийлэхгүй байх нь чухал. Бие махбод хүчирхийлэхгүй байх нь чухал гэдэг. Тэгээ сэтгэл судлаач нар яг энийг алийг нь дэмждэг вэ гэхээр тэгээ завх загнахгүй байх юм уу гэвэл мэдээж үгүй. Яагаад гэвэл хүүхдийг нийгмийн хэм хэмжээнд оруулахын тулд буруу зүйлийг нь болиулахын тулд мэдээж тодорхой хэмжээнд загнах. Мэдээж одоо жишээлбэл чи тэнэг мэнийг гэж одоо харахгүй л дээ. Гэхдээ мэдээж үг хэлэх бол өөрөөр хэлбэл үгийг нь эсэргүүцэх бол байж болно. А гэхдээ яаж энийг зөв одоо нөгөө байдлаар ингээ хэлэх вэ гэхээр бид нэр хүүхдэд загнах та хүүхдээ одоо буруу зүйлийг нь хэлэхдээ ихэвчлэн хоёр төрлөөр одоо загнадаг гэж ерөнхийдөө бол хэлж байна. За тэгэхээр хамгийн эхнийх нь болохоор чи яагаад ийм юм бэ? Аавыгаа дуурайсан, ээжигээ дуурайсан ч юм уу те яг иймэрхүү байдлаар ингээд жишээлх юм бол одоо тэнэг гэдэг ч юм уу те яг хувь хүнд нь чиглэсэн ийм загналтуудыг их бид нэр ингээ хийдэг нь энэ бол ингээд айгүй алдаатай загналт болдог. За тэгэхээр нөгөө төрлийн одоо нөгөө загналт гэдэг байгаа нь юу вэ гэхээр жишээлх юм бол заримдаа бид нар ингээл буруу зүйл хийчихэл яна би уг нь ингээ гэж бодоогүй гэдэг ийм яриа айгүй их байдаг шүү дээ. Тэгэхээр яг бид нар өөрсдөн дээрээ ч байдаг энэ үйлдэлийг айгүй сайн хүүхд дээрээс ингээ ялгаж салах ойлгож хэрэгтэй. Угаасаа хүүхд маань ийм биш ээ. Зүгээр ийм үйлдэл хийчлээ. Гэхдээ хийж. Тийм. Тэгэхээр нөгөө нэг хүүхд нь одоо жишээлх юм бол яагаад ийм бүтлгүй юм бэ? Азгүй юм бэ? Ийм бэ гэхэлтэйгээр энэ удаа ийм үйлдэл хийчлээ гэдэг дээр нь төвлөрч хүүхдээ загнах нь маш чухал. Жишээлх юм бол найз чинь цэвэрсээ одоо шалан дээр чинь ч юм уу хийсэн дээр чинь сүйтэцээ асгачлаа. Бид нар юу гэж хэлдэг лээ? Оо яхаа битээ өөр би ярьчихъя гэж тэ. Тэгэнгүүт яг адилхан үйлдэл байгаа байхгүй юу? Хүүхдэн цай асгацсан. Тэгэнгүүт бид нар юу гэж хэлдэг вэ? Томатоо хахад яад юм бэ гэдэг тэ. Атаахан барай яваач тэ гэлдэг. Ааха. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг нэг үйлдэл байгаа байхгүй юу? Яг нэг үйлдэл. Бид нар хүнээс нь хамаарад өөр хэлж байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө нэг хүүхдийнхаа хийсэн үйлдэлт нь чиглэх өөрөөр хэлбэл бид нар хин нэгний үйлдэл чиглэж одоо өөрийнхөө комментээ хэлэх, санал бодлоо хэлэх чадвар биднэрт өгөн байдаг. Гэхдээ нас чацуу ч юм уу нас ахмад хүмүүс дээр үйлчлээд байдаг. А гэтэл хүүхэд дээр болохоор үйлчлэхээ болцдог. Тэгэхээр яг өсвөр насны хүүхдтэр харилцаа жоохон хэцүү болцдог байхгүй юу? Яг ингээд хүүхдний өдөөс нүг хэлдэг болцдог. Ээжийнх нь нүг ахаа болцдог. Тэгэхээр яг арай жоохон энгийн одоо нөгөө бага насны хүүхдтэр ингээд авангууд та юу гэж хэлдэг байна вэ гэхээр яг та өөр дээр ингээд буулгаад үзэх юм бол өсвөр насны хүүхдтэр би яг найз шиг харьцах хэрэгтэй гэдгийг яаж харьцах нь вэ? Тэ хүүхдээ ингээд нөгөө шүүмжлэхгүйгээр хийсэн үйлдэл дээр нь төвлөрнө гэдгийг нь яах нь вэ? Тэгээд сэтгэл хөдлөлөө одоо нөгөө хүүхдээ нөгөө хувь хүн тэ чи яад энэ тэнэг юм бэ гэхээс илүүтэйгээр яг нөгөө өөрийнх нь хийсэн үйлдэл нь яаж өөр байж болох вэ гэдэг дээр ингээд төвлөрөх нь харилцааг илүү арай жоохон хэлбэр болгоно. Тэгэхээр та нар найзынхаа өдөөс хэрэлдэх юм бол найз чинь адилхан хэрэлдэнэ. Яг энэ өсвөр насны хүүхд төр яг л хэрэгжин. Тэгээ өсвөр насны хүүхдтэйгээ найз чигийн харьцаа гэдэг нь ямар очиртай вэ гэхээр би ажил дээрээ ажлынхаа найздаа энэ үгийг хэлвэл найз маань яах вэ гэдэг иймэрхүү жишээгээр бодох юм бол өсвөр насны хүүхдтэй харьцаад арай жоохон илүү хялбар тэгээ зөрчил маргаа арай багтай ингэж даван тулах юм боломжтой. Тэрнээс гадна та ингэж харьцснаар ямар ийм давуу тал бий болох вэ гэхээр хүүхд чинь нас тантай найз шиг харьцаж эхэлнэ. Энэ дээр Энэ бүхэн чи одоо яг тэр тухайн хүүхэдтэй бусадтай яаж харилцдгийг, өөрийгөө яаж илэрхийлдгийг, аливаа асуудалд хэрхэн яаж ханддгийг гэдэг тэр олон харилцааны одоо хэм маягийг зааж сургаж үлгэрлэж байна л гэж хэлж болох нь тийм ээ. Эцэгчүүд маань ер нь ойлгол их зүг байх гэж бодож байна. Дээрээс нь саяны өөрөө чи яриаг сонсоод байхад хүүхдээ өсвөр наснда ирээд өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн зан төлөвтэй, өөрийн гэсэн одоо орон зайтай хувь хүн гэдгийг нь хамгийн түрүүлээд хүлээн зөвшөөрөөд хүндэтгэлтэй хандаж сурах нь чухал юм байна гэдгийг бол миний хувьд ойлголоо. Та нар бас өөрсдөн дээр ингээд тусгаад бодоорой. Гэлний хүний үгээр
Гэл тэр гоё юм. Тийм байна уу? Наа чин гоё юм уу? Наднаас ч авдсан билүү гэл те. Өөрөө ингээд нэг тийм дуртай ховц байдгүй, дуртай утас байдгүй ч юм уу те. Ингээл яг нийгэм одоо ямар тренд байна, тэрийг дагдаг те. Өөрийн гэсэн үзэл бодолгүй ч юм уу ийм хүмүүс нилээд их байдаг. Тэгээ яг ингээл нөгөө тийм хүмүүсийн жишээлх юм бол өсвөр насны яаж өнгөрж үү, эцэг гэх нь яаж ханддаг гэж үгээл харахаар нөгөө л маш их шүүмжлэл донд үссэн те. Өөрөө нэг юм бодчихгоо тэгж бодоод тахта яад юм. Өөрөө нэг юм сонгочгоо тэгж сонгоод тахта яад юм. Наа чин тийм байна юм байна гэд шүүмжлээд байхаар нөгөө хүүхэд маань өөрөө шийдвэр гаргах чадваргүй, өөрөө өөрийнхөө ирээдүг босгох чадваргүй ийм болцдог. Тэгэхээр яг та ажил дээрээ одоо бие даасан өөрөө шийдвэр гаргадаг зоримог тийм хүн боломоор байвал одоо өсвөр насны дээрээ тийм боломжийг нь нийгмийн хэм хэмжээнд тааруулаад олгоорой. Эцэгчид маань маш ийм торгон мэдрэмжтэй хүүхэд болгоны онцлог, хүүхэд болгоны одоо удамшил ч юм уу те тархины одоо энэ бүтэц бүгдээрээ өөр тийм болохоор аль болох нөхцөл байдал тааруулаад энэ нөхцөл байдал энэ байдлаар үргэлжлэх юм бол насанд хүрсэн ана ямар болох вэ? Тэгэхээр яг би энэ хүүхэдтэй насанд хүрсэн ана ийм болгохын тулд би ямар харилцааг эхлүүлэх вэ гэдгийг айгүй сайн бодох хэрэгтэй. Тэрнээс биш дандаа л зааварлаа зөвлөөд авах юм бол нөгөө хүүхэд маань өөрөө нөгөө шийдвэр гаргах чадваргүй те өөрийн гэсэн бодолгүй яг нөгөө хувийн орон зай гэдэг юм байхгүй. Тэгээд дараад нь арай жоохон одоо 13 4-т бол яг ингээд тиймэрхүү зөрчил ингээд эхэлдэг дандаа ээж аав ингээд загнаал хүүхдүүдэнд дууга битүү байж байгаа л яг ингээд нөгөө нэг ээш өөх болоод те яг тэр үед хүүхдэд задарч эхлэхээр яадаг вэ гэхээр та дандаа ингэдэг таныхаас болоод би ингээд өөрөө одоо шийдвэр гаргаж чадаагүй ээшээ тэгж бэлдээгүй ингээгүй тэгээгүй гэдэг нөгөө үг хилдэг насн дээр очиад тэгэхээр ээж аав буруутан болоод эхэлдэг. Тэгэхээр яг ингээд дандаа өөрийнхөө үгээр байлгахаас илүүтэйгээр өөрийнх нь бодлын сансаад ярилцаад тэрэнд нь комент хийлээд ингээ уурлахгүй хэлэх чинь өөр шүү дээ. Уурлаж хэлэх өөр. Тэгэл уурлал хэлэнгүүд нөгөөх дахиад уурлал хэлдэг. Сэтгэл хөдлөл чинь халдварлагтай шинжтэй болохоор тэгэхээр эцэгчүүд маань ингээд хүүхдийнхээ онцлогийг харгалзаад тэгээ яг найз шиг нь зөвлөөд тэгээ яг ингээд хувь хүндэн чиглэхээс илүү үйлдэлийг нь өлгөж авч ярил их зүгээр. Өсвөр насны хүүхэд яагаад одоо сэтгэл зүйн тийм докторгүй байдал үүсээд байдгийг. За тийм үед нь эцэгчүүд яг юуг анхаарах хэрэгтэй, яаж туслах ёстой ингээх мэтчлэнгээр ингээд цааш нь үргэлжлүүлээд яривал нэлээд одоо урт яриа болно. Тэгэхээр хамгийн гол хэсэг болох одоо хүүхдээ сонсох, хүүхдийнхээ харилцаанд хамгийн түрүүнд анхаарах шаардлагатай зүйлүүд дээрээс нь тархины тэр хөгжилтэй холбоотой хамгийн ихээр ялгарч яадаг тэр гормонтой холбоотой гэсэн энэ гол одоо асуудлууд дээр сэтгэл зүйч маань зөвлөгөөг хүргэлээ. Өргөжлүүлээд бид энэ өсвөр насныхны өмнө толгомддог асуудлаар зөвлөгөө мэдээллийг дараагийнхаа дугаараар сонсогч олонтой хүргэх болно. Тэгээд сонсогчд маань бас бидэнтэй хамт байгаад өргөжлүүлэн зөвлөгөө мэдээлэл хүлээн авч сонсоорой. Тэгээд энэ дугаартаа хамтдаа байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. За яг энэ өсвөр насны хүүхдийн өмнө толгомддог гол асуудал дээр эцэгчүүдэд хандаж хамгийн чухал зөвлөгөөнүүдийг хүргэсэн зочиндоо бас баярлалаа. Ингээд дараагийн дугаараар эх 7 хоногийн цагтаа эргээд уулзцгаая сонсогчдоо.